Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. 4-р хэсэг. Ноёда өнгөрсөн шин та бүхний хэн дээр чинь энтхийн хүүхнүүдээс ирэв? Хэн дээр чинь чирээгүй гэж үү? Хэмээн өглөөний цайн дээр гэрийн эзэн хөгжилтэй гэгчнаас суув. Над дээр ирсэн хэмээн бараг хүүхэд хэмээр 16 орчим насны үлбгэр дорой бүрэг ичимтгий байрын нэгэн залуу гэрвшсэн маягаар хариуллаа. Хөөх за тэгээд яав? Алив яриа дугаарай хэмээн түүнийг тал талаас нь шалгаацгаав. Тэр над дээр ирээд өөрийнхөө удаан хоригдсон цовж байгаа өрөөний хаалгыг нээж өгөөч гэж гуйгаад намайг өөрийнхөө хамгаалагч Хүлэг Баатараа болгоё гэсэн гэж ичингүрэн хэлв. Хаана байдаг ямар хаалгыг тэрэв гэж Гари асуув. Мэдхгүй тэр хүүхэн өөрөө хайгаад бол гэж хэлсэн. За мэдээж хэрэг үсээ задгаа тавьсан яган одвол цэцэгтэй хүүхэн л байсан биз дээ гэж эмч инээ талдан асуув. Огт үгүй гэж хөөгөн хариулаад би түүнийг мянган хүний дундаас ч танихаар сайн харж авсан. Тэр хүүхэн урт хар үсээ яст мэлхийн хуйгаар хийсэн том самар дагдсан дээрээ хатгаж шуусан байсан. Хийм харж дээ гэж эмч бовтнов. Морд бэлэн гэж зар зэлтгэлээ. Бүгд л буу, цүнх, сумны дайз рууган угас хийлдэж ертөнцийн бүх хүүхнүүд цус сорогчд мартагдсан хорвоо болж хоцрорлоо. Анч даа гэж